Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилог хүргэе. Ираны зүгээс мэдээлэл гаргахдаа Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс байгуулсан гэрээ хилцээрээс зөрчиж байгаа учраас орон улсын хоолойг нээх боломжгүй гэдгийг хэлсэн байна. За Ираны парламентын дарга Мохаммед Багар Галиб лав гарагт X хуудсанд оруулсан постондоо зөрчил гэдгийг тодорхойлохдоо Америкийн тэнгисийн цэргийн хүчин Ираны бомбуудыг бүсэлж хаасан явдал нь дэлхийн эдийн засгийг барьцаанд авсан явдал гэж тодорхойлсон. За мөн Израилийн зүгээс бүх талбарт дайн өдөөсөн зэрэг нь энэхүү зөрчилд багтаж байгаа гэдгийг тодорхойлсон байна. За мөн Ираны ерөнхийлөгч Масуд Пежешкиан хэлэхдээ Иран хилцээнд нээлттэй байгаа ч гэсэн амлалтаа зөрчих, за бүсэлд хийх, занал хийх зэрэг нь жинхэнэ яриа хилцээ хийхэд саад учруулж байна гэж нэмж хэлсэн байна. За мягмар гарагийн өглөө Америк болон Иран энэ 7 хоногт Пакистанд шинэ энхийн хилцээр хийж болзошгүй гэсэн яриа яригдсан. Гэвч бол одоогийн байдлаар хараахан яриа хилцээ эхлэегүй байна. За хэлэлцээнд Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийг ахалж оролцох ёстой дэд ерөнхийлөгч JD Vance одоо хүртэл Вашингтон хотноо байсаар байна гэсэн мэдээллийг өгсөн. За мягмар гарагийн орой Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп лав гарагт дуусах Иран болон Америкийн хооронд гал зогсоох хэлэлцээрийг сунгах болсноо зарласан. За дараагаар нь цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит хэлэхдээ Трампын энэхүү одоо хугацааг нь сунгасан байдал нь яг хэдийн хугацаагаа сунгасан нь бол тодорхойгүй байгаа. Шинэ хугацаа гэж байхгүй гэж хэлсэн байна. Мөн ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг Америкийн явуулж байгаа тэнгисийн одоо хориглолт бүсэлтийг бол маш их сэтгэл хангалуун байгаа гэж хэлээд Иран маш суурл байр суурьтай байгааг ойлгож байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн тэрээр хэлэхдээ хүзэр одоо ерөнхийлөгч Трампын гарт байгаа гэж Каролин Левит хэлсэн байна. За харин сэтгүүлчдийн зүгээс Каролин Левитээс яг одоо дайн байлдааны үйл ажиллагаа яг хизээ дуусах вэ гэдгийг бол асуухад тэрээр хэлэхдээ үүнийг бол ерөнхийлөгч Трамп өөрөө шийдэх ёстой. За тэрээр Америк болон Америкийн ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдгийг үтсэн үедээ шийдвэр гаргаж дайныг зогсоох болно гэж хэлсэн байна. За мөн Ираны зүгээс энэ одоо нөхцөл байдалтай холбоотойгоор орон улсын хоолойд 2 хөлөг онгоцыг хураан авсан гэдгээ зарласан. Лав гарагийн өглөө Иран 2 ачааны онгоцыг орон улсын хоолойд шалгалт хийхээр аваацсан гэдгийг хэлсэн. За харин энэ нийтдээ бол Ираны зүгээс 3 онгоцыг одоо халдлага үйлдсэн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За үүнтэй холбогдуулан бас дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Ираны өгч байгаа одоо мэдээлэл нь үнэн бодиттой эсхийг нь одоо баталгаажуулах зорилгоор сурвалжлах нийтлэлүүдийг бичиж байна. За тухайлах юм бол BBC-гийн Verify гэж нэрлэгддэг одоо мэдээллийн үнэн бодитыг шалгах одоо тус ажиллагаанаас үзэхэд Marine Traffic-ийн хяналтын дагуу орон улсын хоолойд өмнө нь халдлагад өртсөн 3 контейнер онгоцын нэг болох Euphoria онгоц Арабын нэгдсэн Эмират улсын бомбын ойролцоо зангууга хайсан унагсан байдалтай байгаа гэдэг нь харагдсан байна. За мөн далайн аюулгүй байдлын Vanguard компани хэлснээр Арабын нэгдсэн Эмират улсын эзэмшлийн Euphoria хөлөг онгоц нь Иранаас баруун тийш 8-70 милийн зайд бол халдлага дүрцсэн. За хөлөг онгоцонд бол ямар нэгэн хохирол учирсан, багийнхан гэмтэж бэрчсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна. За Иран Euphoria хөлөг онгоцын талаар тайлбар хийгээгүй боловч халдлагын улмаас хохирол учирсан гэдгийг мэдээлсэн. Бусад хөлөг онгоц болох MS Francisco Improtes нэртэй хөлөг онгоцуудыг хураан авсан гэдгээ мэдэгдэж байгаа. Ираны хувьсгалт Гавардын корпусын тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэл хөлөг онгоцууд зөвшөөрлгүйгээр ажиллаж давтан зөрчил гаргасан гэж мэдэгдэж, за тэднийг орон улсын хоолойг нууцаар орхийг оролцсон, за мөн навигацийн системийг өөрчилсөн гэж буруутгажээ. Мөн түнчлэн хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хянж байгаа гэдгийг анхааруулж зөрчигчдийн эсрэг хатуу хориг хангамжээ аавна гэдгээ амлалт өгсөн байна. За хэрв Ираны дайн одоо цаашдаа сунжирсан тохиолдолд дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлсэн хэвээр байгаа. За мэдээж их хэрэг үүнд гол нөлөөлөл учирч байгаа салбар нь газрын тос, эрчим хүчний салбар болж байгаа. За мөн үүнээс одоо шалтгаалan газрын тосны үн нэмэгдэж дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үн одоо өссөн байдалтай байгаа. За үүнээс шалтгаалan инфляцид тодорхой нөлөөллүүдийг учруулж байгаа. За тэгвэл газрын тосны дайвар бүтээгдэхүүнүүд бас сөрөг нөлөөллүүдийг авчирч байгаа юм байна. За газрын тоснаас гаргаж авдаг дайвар бүтээгдэхүүн дээр суурь
чиглэсэн үйлдвэрлэлүүдэд хүндрэл учирч байгаа юм байна. За тухайлах юм бол дэлхийн одоо хамгийн том бэлгэвч үйлдвэрлэдэг Corex одоо энэхүү компани зүгээс мэдээлэл гаргахдаа тус компани хэрвээ энэхүү одоо тасалдал удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд үн бол 20-оос 30% нэмэгдэх боломжтой гэдгийг анхааруулсан байна. За 2 дугаар сарын сүүлээс хойш дайны улмаас ормозын хоолой хаагдсанаас болоод дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөсөн байна. За ингээд бэлгэвч үйлдвэрлэхэд ашигладаг зарим материал бол тасалдсан байдалтай байна. За нөхцөл байдал үнэхээр эмзэг байгаа, үн өндөр байна. За одоо зардлаа бид нар бол үйлчлүүлэгчтэй шингээж үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд орсон гэдгийг тус компани захирал Гомия Reuters агентлагт өгсөн ярилцлагатаа дурдсан байна. За Малайз төвтэй Corex компанийн хувьд бэлгэвч бэли, эмнэлгийн картер, багаж хэрэгслийн бүрхүүл үйлдвэрлэдэг ийм компани байна. За тус компани зүгээс One Trust X, Corex, Passaten зэрэг эмэгтэйчүүдийн латекс бэлгэвч үйлдвэрлэдэг. За өнгөрсөн жилийн хувьд 5 тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж байсан юм байна. За энэ компанийн хувьд бараа бүтээгдэхүүнээ дэлхийн 130 гаруй оронд экспортлдог гэж вебсайтт нь дурдсан. За тэгэхээр энэ одоо салбарт бол хүндрэл учирч байгаа. За цаашдаа аюулгүй бэлгийн харилцаанд одоо орох нөхцөлийг хөндрүүлж байгаа. За үүнээс болоод бэлгийн замаар дамждаг өвчний тоо бас нэмэгдэх боломжтой гэж эрүүл мэндийн мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. За дэлхийн түүхийн нефт болон шингэрүүлсэн байгалийн хийн 5.1 орчим. За мөн нефтийн хим бүтээгдэхүүнд ашигладаг зарим материалууд бол ормозын хоолойгоор дамждаг. За Corex нь латексыг хадгалдаг аммиак болон силикон суурьтай тослог материал зэрэг газрын тоснаас гаргаж авдаг материалаас ихээхэн хамааралтайгаар үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. За харин Ираны дайны улмаас шатгууны үн өссөнтэй холбогдуулан газрын тос байгалийн хийд хамгийн их анхаарлыг татаж байгаа. За үнийн өсөлт бол удахгүй хэрэглэгчдийг зардлаа бууруулахад хүргэх. За мөн газрын тосны хомсдол нь үйлдвэрлэлийг бууруулж болцсохгүй гэдэгт эдийн засагчид санаа зовж байгаа гэдгээ удаадараа илэрхийлсэн. За энэ нь ялангуяа ойрхон орнуудын газрын тосноос түлшээ авдаг Азийн орнуудад бол хамгийн их нөлөөллийг үзүүлж байна. За мөн дайны нөлөөгөөр хунцар болон бусад материалыг үйлдвэрлэхэд ашигладаг газрын тосны дайвар бүтээгдэхүүний түүхийн эдийн үйлдвэрлэлд мөн сөрөг нөлөөлөл үзүүлсэн. За үүнд бол сав баглаа боодлын материал үйлдвэрлэхэд ашигладаг нафта, за мөн түрүүнд дурдсан бэлгэвч үйлдвэрлэхэд гол орцуулдаг цахиурын тос бодлого болон одоо аммиак бас хамаарч байгаа юм. За мөн үүнтэй холбогдуулан бас улс орнуудад хүндрэл бочруулж байна. За Азийн нафтагийн 41% нь ойрхон орондоос гардаг гэж энэхүү одоо судалгаанд дурддагдсан байгаа юм байна. За хэрэг бидний худалдаж авдаг зүйлүүдийг үйлдвэрлэдэг улс орнууд за түүний дотор Малайз улсын түүхийн эдэд энэхүү одоо түүхийн эдэд хүрч чадахгүй бол үнийг өсгөх хэрэгтэй болно. За энэ бол зөвхөн цорын ганц түүхийн эдийн асуудал биш ээ гэсэн ийм зүйлүүдийг үйлдвэрлэгчдийн зүгээс хэлж байна. За зарим орнуудын хувьд бол аль хэдийн бензин шатгуун түлшийг бол тодорхой одоо хуваарьтайгаар улс орнууд олгох юм үйл ажиллагааг эхэлсэн байна. За тухайлах юм бол Мянмар, Камбож зэрэг улс орнууд түлшийг бол хязгаарлалтайгаар олгох үйл ажлыг эхлүүлсэн байна. За Вьетнам зэрэг Өмнөд Азийн зарим улсууд бол сургуулиуд болон ихтэй сургуулиудын хувьд оюутан сурагчдыг сургуульд явахыг нь одоогийн байдлаар хязгаарласан байдалтай байна. За учир нь гэвэл сургуулаа руугаа ирж очиход бол түлш шатгуун шаардлагатай болно. За үүнээс одоо сэргийлэх зорилгоор гэртээ одоо сурах үйл ажиллагаагаа явуулахыг нь уриалсан ийм тушаал заавруудыг гаргаж байна. За энэ бол цаашдаа магадгүй үйлдвэрлэлийн ажилчдад нөлөөлж болзошгүй. За салбарын шинжээчдийн үзэж байгаагаар энэ одоо түлш шатгууны таслалаас болоод үйлдвэрлэлийн салбарт ажилладаг ажилтнууд өөрийн ажлын байран дээр очиж үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагааг эрхлэх боломжгүй нөхцөл байдал хүрэх боломжтой. За энэ нь бол мэдээж хэрэг бусад орнуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. За үйлдвэрлэгч орнууд бол ихээхэн бараа бүтээгдэхүүний хомсдлыг үйлдвэрлэлт бол хомсдол үүсэн. За үүнээс болоод тэдгээр орнуудаас бараа бүтээгдэхүүнээ импорт авдаг зарим орнууд ч гэсэн нөлөөллөө учруулах боломжтой нь харагдаж байгаамаа.